бэлтгэл ажил зохион байгуулалт бол маш чухал. Тэгтээ үнэхээр ингээ гарцгүй тог тасарчих юм билүү. Одоо яах юм те? Бас нэг юм төсөөлшгүй зүйлүүд бас байна шүү дээ. Давагдшгүй хүчин зүйл гэж байна шүү дээ. Одоо бидраа шалтгаан. Одоо хамгийн наазах нь түгжрэл бүглэрлийн асуудал. За хуучин бол яг нөгөө зочид нь ирдгүү, эхэлдгүү, тэ яг эхлэх ёстой цагаасаа 30-40 минут хоцордог асуудлууд байсан. Одоо бол энэ хүмүүс маш их хүндэтгэлтэй ингэж цаг барилтыг хайтаахан болоод ирсэн. Та бүхэнд энэ цаг мөчийн мэндийг хүргэе. Онцгой дуу болоо мэдрэмжийг сонсогч үзэгчдтэйгээ хуваалцахыг зорддог Хөх Тэнгэр подкастын маань ээлжид нэгэн дугаар эхэлж байна. Тэгэхдээ энэ удаагийн дугаар бол илүү онцлогтой, сонирхолтой. Маш олон залууст хосуудад мэдлэг олгосон дугаар агаасаа гэж хүсэж байна. Тэгээд энэ удаагийн зочин хойморт маань Брэнд Медиа Группийн гүйцэтгэх захирал, хурим төлөвлөгч Баттөвшин хүрэлцэн ирсэн байна. Тэгээд энэ сайхан хаврын гоё өрн дулаан өдрийн мэндийг хүргэе тань. За та бүгдээ бас баярлалаа. Яг одоо энэ подкастыг хүлээн авч байгаа, үзэж байгаа, сонсож байгаа бүх сонсогчдоо үзэгчдтэй бас энэ цаг үеийн мэндийг хүргье. Wedding planner таны яг хийж байгаа энэ ажлын хувьд дотроосоо харагдах, гаднаасаа харагдах. За дээрэс нь хорим тэмдэглэж байгаа хосууд бол бүр илүү нандин олон хүний одоо энэ оролцоотой хамтрлын үүднээс сайн хорим бий болдог гэж би ойлгоод байгаа байхгүй юу. Маш олон хүний хичээл зүтгэл энд хэрэгтэй байгаад байна шүү дээ. Хоёул энэ талаар гоё бүр ингээд дэлгэрүүлээд жижиг деталь болгоныг гоё онцолж ярих гэж бодож байна. Хорим хийж байгаа хосуудын одоо гарах гэдэг нийтлэг алдаанаас эхлэе л та. Магадгүй одоо нөгөө би бас тодорхой хэмжээнд хоримныг оролцож үзсэн. Дээрээс нь зочноор ингээд сууж үзсэн. Тэг ингээд харахад бол маш их хүлээлт үүссэн хүмүүс бас тэрнээсээ ингээд хит их хүлээлтээсээ болж одоо тэр өдрөө ингээд санаан зовох ч юм уу, зомних ч юм уу асуудлууд байдаг юм шиг санагдаад байдیں۔ Энийг хоёлоо гоё дэлгэрүүлж ярил л да. Хосууд маань ер нь нийтлэг юун дээр алдах гэдэг вэ? Мэдээж одоо хүн болгон хурмаа бол амьдралдаа ганц л хийнэ гэж одоо хамгийн нандин өдрөө товлж хийж байгаа. Тэгэхээр энэ маш олон одоо эерэг болон сөрөг одоо тийм мэдрэмжүүд нэг дор байдığım шиг санагдаад байгаа байхгүй. Тэгээ маш богинохон нэг өдөр гэхэр ч одоо зүгээр энгийн нэг өдөр яадаг үлээ. Тэгэхээр хормын өдөр гэхэр бүр ингээд давхад өнгөрөх юм шиг санагдаад байгаа байхгүй. Окей, нэгдүгürt нөгөө хурим гэхэр сая та өөрөө хэллээ. Хүний амьдралд ганц удаа тохиолдол. Дээрээс нь тэр өдрийн мэдрэмжийг хизээч юунаас ч дахиж хизээч мэдрэх боломжгүй. Маш олон гоё сэтгэл догтлуулсан тийм агшнууд байна. Тэгээд хурмын өдөртөө мэдээж нөгөө санаа зовж яах вэ ийх вэ гэдэггүй хос мэдээж нэгч байхгүй ш. Тэр өдрийг хэрхэн яаж даван туулах вэ? Тэр өдөр ямар дурсамжийг гоё бүтээх вэ, үлдээх вэ? Хинд ямар мэдрэмж өгөх вэ гэд. Энэ нөгөө нэг төрүүлж өөрсдөө жоох юм нөгөө нэг айдасч гэдэг юм уу те? Сөрөг талын юмнуудаа түлхүү жоох ингээд тавиад тэндээсээ болоод өөрсдөө жоох нөгөө стресс үүсгэж гэдэг талууд бол байдаг. Одоо яг нэг сэтгэлдээ амар их ачаа өрчөд дээ шүү дээ. Тий. Тэгэхээр бол яг нэгдүгээрт бол мэдээж нөгөө хуримчин өөрөө бусад ивентүүдийг бодвол шинэ жил ч юм уу те төрс өдөр жил болгон тогтмол давтагддаг ийм давтамжтай баярыг бодвол хүний амьдралд ганц удаа болдог. Дээрээс нь тэр өдрийг хэдий өмнө нь өөрөө зочноор ч юм уу өөр хормуудээр найзынхаа ч юм уу хамаатан садныхаа хормуудээр очиж явахдаа зүгээр л нэг зочны нүдээр ингэж оролцож байгаа. Яг өөр дээрээ бол хүлээж авах үнцэггүйгээр тэр оройг ингээ өнгөрүүлдэг. Яг өөрсд нь хормын тухай ингээ сэдв ч юм уу яриа өрөө болоод өдөр товлогдоо за хурим найрын тов товлогдоод ирэхээр нэрээ яаж хийх вүлээ, юу вүлээ, юу болдог вүлээ, яадаг үйдэг вүлээ гэд ингээд нөгөө мэддгүү нь маш их болоод ирдэг. Тэгэхээр энэ л ер нь хамгийн их тулгамддаг асуудал нь. Тэгэхээр нөгөө мэддэгт мэрэгэн цоохор мэддгүүд ирээн цоохор гэдэг шиг яг л тийм зүйл болдог. Яг хурмаа төлөвлөөд хийх гээд явж байгаа хосуудад. Тэгэхээр нөгөө мэддгүү олон тэр нөгөө яах вүлээ, ийх вүлээ, ямар байх ёстой вүлээ гэдэг олон асуултанда хамгийн түрүүлж хариулт аваад тэгээд дараагийнхаа зүйлүүдийг тодорхой болгоод ингээд явбал асуудалгүй. Тэгэхээр нөгөө мэддэггүй дээрээ нэмэх нь магадгүй нөгөө өөр хүний үгнээс ч юм уу болоод олон нөгөө янз бүрийн үнцгий мэдээллүүдээр өөрөө шийдвэр гаргаад ингээ явчихаар алдаа болоод хормынхоо өдөр стресстэйд ингээ явчихдаг. Тэгэхээр өөрөө гол нь тэр олон нөгөө мэдгүй байгаа зүйлээ маш сайн одоо энэ салбарт бол олон жил ажилласан туршлагатай заагаа зөвлөөд өгөх олон хүмүүс мэдээж байж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хүмүүстэй холбогдчихвол тэр мэрэгжлийн
одоо мэрэгжилтэн гэх юм уу мэрэгжлийн байгууллагаас нь энэ талын мэдээллүүдийг л аягүй сайн авч ийж хурмынхаа өдөр өөрөө заавал нөгөө зохион байгуулагч байх шаардлагагүй. Мэддэг, чаддаг энэ хүнд нь бүх юмаа даатгаад итгэл хүлээлгсэн бол итгээд өөрөө хурмынхаа өдрөө зүгээр юунд санаа зовхгүй тэр мэдрэмжүүдийг гоё мэдрээд суух л хамгийн чухал гэж боддог. Миний бодлоор ингээд хүн амьдралд хурмаа хийх мэдээж одоо хань нэжилтэйгээ энэ насны амьдралаа ингээд баталгаажуулж ингэж хүмүүсийн өмнө сайхан найр өрмөө үсгэж байна. Нөгөө талаар харангуут надад бас тийм санагдсан. Энэ ер нь одоо ямар ч эцэг их одоо үр хүүхдээ одоо тэр хурмаа хийж байгааг харах бол амьдралын бас хосуудынхаас гадна тэрнээс баг илүүтэй эцэг ихийн бас тэр одоо хүний амьдралын нэг жаргалтай өдөр юм болоо гэж би харагдаад байгаа байхгүй. Тэгээ энэ талаас нь ярил. За хурмын бас нэг онцлог зүйл бол хурмын өдөр ер нь л бүх зүйл нөгөө бэлгшээлийн дагуу ингэж явж идэг. Дуулагдж байгаа дуурам бүтээл хүртэлтэй хэлж байгаа ярьж байгаа тэр үйлдэгдэгтэйг бас зан үйлүүд хүртэл дандаа бэлгшээлийн дагуу ингэ явж байгаа. Тэгэхээр энэ дээр бас хэд тийм хөнгөн хуумгай те ингэж хандаж бас болохгүй. Дээрээс нь хурим бол өөрөө төр улс гэр бүлийг төр улсын доторх гэр улс гэж үздэг ш. Тэгэхээр хурим бол өөрөө төрт ёсны бас юм нөгөө найр. Дээрээс нь хуримн дээр бол нөгөө эцэг өвгдөөс үе үеэс өвлөгдөж ирсэн тэр уламжлалт бэлэгдэлтэй дэг ёс зан үйлүүд мэдээж байгаа. Бит бос өв талаас. Тэгэхээр энэ бит бос энэ өвийг ялтчгүй нөгөө жилээс жилд үеэс үед гэдэг шиг уламжлалыг орчин үетэй гоё хослуулж хамгийн гол нь нөгөө зөвөр нь таниулж мэдүүлэх ингэх үүрэг одоо энэ салбарт ажиллаж байгаа хүмүүст ялангуяа нөгөө хөтлөгч нарт те энэ үүргийг бас давхар ингээд авч явдаг. Тэгэхээр дээрээс нь тэр хоёр талын ижи аав нарын хувьд хурим болвол нөгөө ургийн холбоо удмын хэлхийг нь гагнаж байгаа учраас тэр худ ургуудыг хооронд нь сайхан танилцуулах тэр хүндэтгэл байна. Дээрээс нь төрүүлж өсгсөн ижи аавда гой сайхан хүндэтгэл үзүүлэх хэсгүүд байна ч гэдэг юм уу. Тэгэхээр нөгөө уулзах хэвээр хүмүүс уулзаж учрах тавилантай хүмүүс учирдаг гэдэг чинь яг л энэ учрлыг л гол нь ургийн холбоо удмын хэлхийг нь залгаж дээрээс нь одоо тэр бидраас дээш одоо хідэн үеийн үргэлжлэл одоо өнөөдөр болоод ингээ хурим найраа хийж байгаа. Тэгэхээр энэ болгон нөгөө цаанаа утга учиртай айлгэр гал голомт найр үнэндан урт удаан бадамлахын үлзий дэмбэрэлтэй ёроолтой ч гэх юм уу. Ингээд ирэхээр ер нь ингээд ухаан авах юм бол бүр маш их бэлэгдэлтэй маш их утга учиртай зүйлүүд байгаад. Тэгэхээр л гол нөгөө хөнгөн хуумгаа ингэж хандаж болохгүй гэдэг зүйл дээр. Тэгэхээр энэ бүх зүйлүүдийг яг одоо хурмай төлөвлөж байгаа хосууд маань тэр тэнд үйлчилж байгаа энэ хурмын ялангуяа нөгөө тэргүүн магнанд явдаг хөтлөгч нар энэ найруулагч гэдэг байгаа хүмүүс төлөвлөгч нар те энэ тал дээр аягүй сайн нөгөө хүндэтгэлтэй хандах хэрэгтэй юм болоо гэж бас боддог. Тэний хувьд одоо хурим төлөвлөгчийн ажилдаа ер нь хизэнээс одоо хуримтай холбогдоод энэ салбарын одоо хүн болов. Мэдээж одоо хүн болгон таавал дуртай зүйл хийж байгаа, хайртай зүйл хийж байгаа. Хүн болгон дурлсан, хайрлсан гоё төг байдэн штэ. За анх бол би радио FM-д бол олон жил хөтлөгч байсан. Тэгээд Монгол Улсын их сургуулийн олон улсын сэтгүүл зүүн ангид ороод төгсөөд 1-р курсын дадлага шууд л FM дээр очиж хийсэн. Тэгэл FM гэдэг зүйлд дурлаж ороод тэндээс хойшоо бол тэр чинь 2003 оноос хойш бараг 8-9 он хүртэл Эрдэнэтэд FM радиод ажиллаж агаад тэгээ Улаанбаатар хотод ирээд UB радио 102.5 тэнд бас нэг 2 жил ингээ ажилласан. Тэгээд тэрний хажуугаар бас нэг видео студид зураглаач нөгөө зураг авна, камераар бичлэг хийн, эдитэ хийн. Тэгээд тэр үед яг манай нэг хамаатны ахын нэг хүүхдийн хурим болоод тэр үед чинь бол нөгөө хаана ямар аппараттай зураг авдаг үлээ, камераар бичлэг хийчдэг үлээ гэдэг ойр тойрныхноос л цуглуулж ингэж нөгөө болгодог байсан үе. Тэгээд би ялтчгүй нэр зоогдоод нэг камера аваад бичлэг хийхээр болсон. 2011 онд зураглаач очиж байгаа.
Тэгээд зураг мураг бичлэг хийж ингэж явж байгаад нэг ах хоёроосоо яриа авдаг байхгүй. Хоёр хүүхэдтэй зориулаад гоё яг энэ өдрийнхөө хурмын өдрийн гоё сэтгэлээ дээрээс нь захиж хэлэх сургаал үгээ ерөөлөө энэ бичлэгт ингээ үлдээгээч. Тэгээд дараа нь хүүхдүүд нь хурмын дараа магадгүй ингээд насан туршдаа энэ архив болвол тэр гэр бүлийнх нь архив болж үлднэ гэж хэлээд хурмнаас нь дотор арга хэмжээ болж байгаа шүү дээ. Тэгээд ах хоёрыг гаргаж ирээд нэг яриа аваад ингэж яхахта их гоё үгнүүд хэлж ийсэн. Тэгээ би яриа аваад зогсож байхдаа эн чинь л ерөөсөө үлдээх юмны үнц нь утга учир бас зайлшгүй хэрэгтэй юм байна гэж бодоод үлдээд байна шүү дээ. Тэгээд ерөөсөө тэгэл хурмын бичлэгнээс эхэлсэн. Хосуудын хайрын түүхийг гоё авъя. Тэр үуч нөгөө Мистер Смитийн гэдэг нөгөө кинод шүү дээ. Киноны эхлэл дээр хоёр авраг түүхээ ярьж эхэлдэж шүү дээ. Яг тэр стилийг оруулж яриад хайрын түүхийг өөрсдийн суулгаж яагаад яриулъя гэд. Тэгээ анх хизээ яаж танилцсан, анх хараад юунд нь татагдсан, мэдээж амьдралын зөндөө гоё нандин дурсамж түүхүүд байгаа. Эндээсээ өөрсдийнхөө гоё архивуудыг түүхээ дурсамжаа яриач гэд. Ингээд хурмын өдөр нь баг хайрын түүхийг гаргаж эхэлсэн. Тэгээ хүмүүс ч их гоё хүлээж аваад хурмын өдөр чинь яг нөгөө хоёр хосыг энэ хоёр юу н хизээ анх яаж танилцсан бэ гэдгийг ойр тойрны цөөн хэдэн найзууд л мэдчихэж байгаа шүү дээ. Тэгэхээр хурмын өдөр нь гаргаад ирэхээр манай хоёр чи ингэж анх танилцсан юм байна. Ийм сайхан хайрыг, амьдралыг, ийм сайхан дурсамжийг бий болгож бүтээчээд одоо хурмаа хийж байгаа юм байна гэдэг тэр мэдээллийг хурмын ихэнд өгж жагаад тэр хайрын түүхээр нь хурмын ингээд эхлүүлдэг болгоод. Тэгээд нэгэнтээ камераар бичлэг хийгээ явчихж байгаа юм чинь натурынхын тэр дүрс мөрс юмнуудыг аваад ингээд видеоноос эхэлсэн. Тэгэж явж байгаад ер нь хөндлөнгөөс ингээд бичлэг хийгээд ингээд зогсож байгаа хөтөлбөр юмнууд дээр нь ингээд хараад дууран бүтээл ингэнгүүд дотроо бас бодчих та энийг тэгвэл бас ингэж болох юм байна. Эн чинь өөрөө бас их чухал юм байна гэд. Тэгж яагаад хөтөлбөр найруулга гэдэг юм руу айсгаа орж эхэлсэн. Тэгээ 2014 онд тэрний өмнө нэг хурмын хэд хэдэн хурм бас хийцэн үе байсан юм аа. Тэгээд нэг онцгой захиалга орж ирээд одоо энэ нөгөө таквондогийн улсын шигшээгийн ахлах дасгалжуулагч залуу ирээд ингээд хурмаа хийж байгаамаа. Тэгтээ ганцаараа ирсэн. Би ингээд нөгөө тэмцээн уралдаа ингээд гадагшаа дотгошоо маш их явдгаа. Тэгээд нөгөө гэр бүлдээ хань ижилдээ цаг зарцуулах маш бага. Тэгээ хурмынх нь өдрөл ихнэрийгээ гоё баярлуулмаар байна гэд. Тэгээд заа тэгвэл энэ ерөөсөө ийм хүслэл айгуу чухал. Тэгээд ингмээр байгаа хүсэл дээр нь тэгвэл яаж тэр ихнэрийг баярлуулах вэ гэд хурмынх нь өдөр тэр баг Монголд анх удаа болчихсон. Диснейн парад хурмын орноос гараад ирэнгүүт тэр өдөржингөө сюрприз тавьсан. Ёслол боллоо нөгөө хурмын орны гол нь ихнэр мэдээгүй. Шатан дээр зураг авахуулаад гараад ирсэн байхгүй хурмын ордны зүүн талаас нөгөө цам ам бөмбөр зохиол те Диснейн баатрууд, Үлгэрийн баатрууд гарч ирээд сүүх дээр гарч ирж зогсоол. Тэгэл ихнэрийн суулгаал хурмын ордноос нааша скватрын талбай хүртэл тэр парадыг явуулсан. Зам донд ч нөгөө морин тэрэгч удаа явна шүү дээ. Төгсрөл болоолаад машин. Гэхдээ хүмүүс ерөөсөө тийг сигналдаж ингэж яаж хүлээж аваагүй. Ямар гоё юм бэ? Энэ тэнд бичлэг хийгээл аз жаргал хүсье гээл. Тэгээ парад нааша явж байгаа л яг нөгөө скватрын талбай харалтаа зогсож буулгаал нааша скватр яг хөшөөн дээр ирэнгүүт тэнцээ Пунцгийн бадарч байгаагаар бойтог бариулж ухтуулж аваад. Тэгээд гоё ерөөл хилүүлээд. Тэгээд ерөөл хилүүлээд цаашаа нөгөө Чингисийн өшөөрөө очиод мөрөх гээд ингүү тэнцээ өвлөн хатан хоёр баатар зогсоогоод. Тэгээ нөгөө баглаа 5 сум байд шин. Та хоёр эвтэй нартай явбал энэ баглаас өмнөд ингээд нөгөө 5 зэвтэй сум бэлэглээд. За тэндээсээ машинтай суугаад ингээд нааш явчих. Тэнгүүтээ яг нөгөө Улаанбаатар төв шуудангийн уртлын гэрлэн дохион дээр зогсон гол хажуу талаас нь сарнаа марнаа гаргаж өгөөл. Тэгээ тэр үед чи маршрут угаасаа нэг гандан орон тэгээ дээшээ нөгөө зайсан гардаг байсан байхгүй. Зайсан руу дээшээ шатаар өгсөө гараад ирэнгүүт тэнцээ нөгөө пантомимо баахан нөгөө том шаарнууд барьцсан. Хоёр энэ дээр яг амьдралын хамгийн нандин өдөр гоё хүслээ бичгээд хүслийг бичүүлж ягаад нөгөө шааранд хийгээд дээшээ хөөргөд. Тэгээд доошоо буцаж бууж ирээ бурхантай хөшөөрөө очингууд нь тэнцээ яг нөгөө Лисэн Чулгийн My Love гэдэг дуу хит болж исэн үе хөө. Тэгээд тэн дээр тэр хайрын түүхтэй амар их дэрсэгдэг. Тэн дээр нь яг нөгөө шавнырын таквондогийн нөгөө таквондочин шавнар байгаа шүү дээ. Тэдэрт нь бүжиг бэлтүүлж ягаад. Тэгээд флаш моб бүжиг гаргаад.
Тэгээ их нэрийн голд нь оруулаад нөгөө нөхрийн зонтог монтгны цаанаас гаргаж ирж дуулуулаад солиуд молиуд буудаад бөө нус нулимс болж байгаа. Энд чинь баг нэг хурим эхлэхээс өмнө. Одоо бол хурмын ордон боллоо талбай гарч нэг зураг авахууллаа. Тэгэл ресторан руугаа очиод тэгээд орой зочтой хүлээж авд. Тэр хоорондох процесс л болоод. Тэгээ буцаад нөгөө тухайн үед нөгөө SS Club дээр болж исэн. Тэгээ нааша зочд нь ингээд ороод ирцэн хурим эхлэх гээд ингэж жаад буцаагаад нөгөө сүхт хэрэг мэргээ цаана аваад ирцэн. Тэндээсээ буцаагаад хос хоёроо суулгаад сүхт хэрэгтэй нь яг нөгөө хурмынхын рестораныхын үүдэнд буулгаад зочид дотроо ирцэн гаднаас нь шууд дамжуулж үзвэл. Тэгээд отгошоо оруулаад хурим мөрөм нэхлүүлчихсэн. Тэгээд тэр ер нь мартагдахгүй тийм зүйл. Тэгээд энэ хурмын дараа тэр хурмын дээр ирсэн зочдоос нь бас нэг үндсэрхэг үзэртэлтэй нэг гоё зураач. Залуу би бас хурмаа ерөн жоох ингэж юм. Гэхдээ би Монгол ёсороо гоё уламжлалт гоё үндэсний хэм маягаар оруулъя гингүүд. Дахиад саяны тэр нөгөө Европчуу юм Дисней парадыг 9 хүлэг баатар болгоод Ану хатан дээр яг нөгөө гарч исэн тэр сүх тэргийг авчирж ирээд ихнээс. За ингээд ямар ч нэг ийм хоёр хурим ингээд болгоод. Тэгээ 2014 онд одоо хамтрагчтайгаа Агийн найзтайгаа танилцаад Brand Media Group-ийг үүсгэн байгуулад тэрнээс хойш одоо ингээд өнөөдрөө хүртэл 12 дахь жилдээ ингээд тоолохоор нэг 1080 орчим хурмын хосуудад энэ сайхан дурсамжийг хамтдаа бүтээлцэж ингэсэн одоо ерөнхийдөө архивтай ингээл явж байна да. Гоё. Ямар гоё юм бэ. Тэгэхээр тэр шалтгаан бол миний яг энэ хурмын салбар руу дурлаж орсон шалтгаан тэр ах ихч хоёроос авч ирсэн яриан дээрээс л өстэй утга учир үн цэн гэдэг л юм байна. Хурмын өнөр бол яг бүх юм гоё болоод дуусна. Дараа нь үр хүүхдүүдэд нь үлдэх үнцэн энэ дурсамж юмнууд тэр ижи аавын тэр өстэй тэр өдрийн сэтгэл хөдлөл догтлол тэ үрстэй зориулж хэлэх энэ үгсэл амьдралын сургаал маяг энэ үгсүүд л гоё үнцэн болж үлдэх юм байна гэдэг дээр ерөн жоохон фокуслаж ийшээ дурлаж тэгээд энэ мэдрэмжийг л гоё хүн болгонд өгөхийг хурим болгон дээр хүсдэг гэх юм уу те. Тэгэхээр таны яг хайртай болоод бүтэн тэрсэн мэдрэмж одоо энэ тасралтгүй 1080 хурим хэлэгдсэн байх шүү. Тэгэхээр чимэр төгсгөлөөс нь эхлэл хүртэл нь одоо бүх нарийн одоо хөтөлбөр төлөвлөгөөг бол гаргах нь шүү дээ. Одоо саяны хуримн дээр бол эн чинь бүр мэдээж одоо тэр чин төгжрэл олон хүн за цаг тий тэгээд дээрэс нь одоо хаана хэн байх уу тийм ээ маш нарийн хөтөлбөр гарсан байх шүү. Гол нь бүх юм шууд яваад байгаа шүү дээ тий. Тэргээл хэд хоног ярив. Нэг дор цагийн дотор ок гэж дуусгах юм бол биш. Тэр бараг 2-3-7 хоног бэлдсэн. Бүх юмнуудаа тооцоо. Тэгээд тэр чинь масын хэсгүүд ч байгаа. Яг аль хэсгээр нөгөө пунцгийн бадарч байгаа зөвшөөрүүлэх гэж бас нэлээд болно шүү дээ. Тэр том хүнийг ч авчирж ирээд ингээ гэдэг юу тэр зүйлийг бас бүтээх гэж те. Ингээл нөгөө мэдээж хөшигний ард бол наан ингээд хурим болгон дээр үзэгдэж байгаа зүйлүүд бол ингээд хөнгөн гоё яваад байгаа юм шиг мөртлөө энэ болгоны цаана бэлтгэл ажил мэдээж гинти янз бүрийн асуудлууд гарч ирнэ. Тэрийг яаж маневрлаж шийдэх үү гэдэг артлын баг өөрөө маш олон зүйлтэй нүүр тулгардаг гэх юм уу те. Тэгэд энэ болгоныг мэдэгдүүлэхгүй тайснаас урагшаа хөнгөн гоё гаргаж ингэж байгаа тэр хүмүүс хормыг бол ингэж болно шүү дээ гэдэг хөнгөн байдлаар ингээд наадлын л харж байгаа. Энийний цаана бол нарийн зөндөө зүйл ингээд байдаг гэдэг. Жин ч гэсэн өөрөө бас мэдж байгаа бах те. Би ч бас 20 тогоон дунд нь явж байсан үний явд те. 20 хөтлнөө. Яг хормын яг мэдхгүй яг альч цаг үеийн сэтгэл тогтлоосон зүйл ихтэй байт юм шиг санагддаг л да. Одоо жишээ нь даав ингээ өр хүүхдтэй сургаалаа хайрлах хүртэл тэр бол бүр амар нандин ийм тогтлом мөч байт юм шиг санагддаг. Тэгэл бүр альч хэсэг дээр нэм сэтгэл тогтлсон зүйлүүд болоод ид юм аа. Яг амьдралын ганц. Дээрэс нь яг таны хэлдгээр улс их орныхоо өмнө бид нэг өрх гэр бүл болж шүү. Тэ одоо тэдэн толгой өрх гэдэг шиг тэрний нэг нь бас нэг улсынхаа хэмжээнд ачаа өрх хэмжээний хүмүүс боллоо шүү гэдгийг бас баталж байгаа зүйл юм байна л да. Таны хувьд яг одоо мэдхгүй. Мэдээж хурим төлөвлөхөд бол одоо сая түрүүний хурим дээр л жишээ аваа ярьчих л да. Цаг агаараас ахуулаад ч юм уу. Ерөөсө тооцож боломгүй асуудлууд бол гарч ирэх боломжтой байстай. Тэрэн дээр яаж ажиллах вэ? Мэдээж одоо нөгөө бэлтгэл ажил зохион байгуулалт бол маш чухал. Гэхдээ үнэхээр ингээ гарцгүй тог тасарчих юм билүү? Одоо яах юм те? Бас нэг юм төсөөлшгүй зүйлүүд бас байна шүү дээ.
давагдшгүй хүчин зүйл гэж байна шүү дээ. Одоо биднээс шалтгаалж одоо энэ хамгийн наазах нь түгжрэл бүглэрлийн асуудал. За хуучин бол яг нөгөө зочид нь ирдгүү, эхэлдгүү, тэ яг эхлэх ёстой цагаасаа 30-40 минут хоцордог асуудлууд байсан. Одоо бол энэ хүмүүс маш их хүндэтгэлтэй ингэж цаг барилтыг хайтаахан болоод ирсэн. Тэгээд энэ дундуур яг арга хэмжээ ингээд эхлээд хурам эхлээ явж явах дундуур яг нөгөө дуучид уран бүтээлчдийн цаг барилтын асуудлууд нэлийн бас ингээд асуудал болгодог. Тэгээд мэдээж наан нь бол бид нар ч нөгөө хосууттайгаа яриад хөтөлбөр дараалал, найруулга, тэр утга агуулга бүх холбоос юмнуудаа нарийн ингээд яриад тохирсон юмнууд шүү дээ. Тэгээд яг энэ ёслолын араас л тэр дууч орж ирж энэ дууг дуулж ийж энэ мэдрэмж илүү утга төгс болно гэсэн байдаг. Нөгөө дууч нь ирэхгүй бол ёслоо явуулаад орхих уу, эсвэл бол дуугүйгээр явуулах юм уу гэдэг юмнууд ингээ асуудал бол. Тэгвэл төгжрлээс юм. Тэгэхээр яг нөгөө харьцангуй одоо яг бидэд ингээд 12 жил гэхээр энэ өнгөрсөн 12 жил юм болгон дээр мэдээж суралцсан, туршлагдсан, мэдээж алдаа оноотой хормогдож байгаа тий. Тэгэхээр ингээд нөгөө туршлага өөрөө эргээгээд одоо өнөөдрийн бид эдийн хийж байгаа хурмын дээр маш мэдээж нөгөө хэрэг болж байгаа. Тэгээд ямар асуудал дээр ямар маневр хийх вэ? Анхнаасаа тэгвэл юуг хүнд амлах вэ? Юуг санал болгох вэ? Тэр хосын хүсэлт тэгвэл алийг нь илүү үйцүүлэх үү? Заавал одоо нөгөө үн мөнгөн дээр хамаагүй зүгээр л та хоёр юу хүсэж чинь тэрийгэ хэлээд ирэхээр зарим нь бол ингээд фантаз янз бүрийн хүслүүд ингээд хэлнэ. Тэрийг нэгтвэл яаж ийгээд тэгвэл хөрсөн дээр нь яаж буулгах вэ гэдэг. Наадах жоохт боломжгүйг айчиж болохгүй ш. Тэр хоёр хосын хувьд тэр маш их үнцэнтэй утга учиртай юм байж болно шүү дээ. Тэгээд нөгөө төлөвлөгдөөгүй зүйл гэдэг шиг нарийн болгоныг хэрвээ тэр өдөр цагаагаар ингүүл яах вэ? За энэ яг бидний яг одоо хормын өдрийн хамгийн оргил хэсгүүдийн нэг энэ дээр тэгвэл хэрвээ дуучин ингүүл яах вэ гэдэг ч юм уу ингээд дараагийн зөвхөн нэг хувилбараар тооцохгүй. Ард нь 2 дахь, 3 дахь хувилбаруудаа дандаа тооцно. Тэгэл яг эхний дэр хөтөлбөр драфт бол эхний ерөнхий ингээд нөгөө драфт. Яг нөхцөл байдал дээрээ цаг хугацаанд яаж маневрлах вэ гэдэг бол тэр өдөр шийдэгддэг зарим асуудлууд нь гарч ирнэ. Дуучтаас болоод зарим нь. За түгжирчлээ өстой 30 минут аргалаарай гэдэг тохиолдлууд гарч ирнэ. Тэгээ 30 минут тэр хүнийг хүлээгээд хөтөлбөр завсарлаад ингэчих болохгүй ш. Тэгвэл тэр хооронд яаж маневрлах вэ? Найруулга газар дээр жоохон өөрчлөгдөн ч гэдэг юм уу. Хөтөлбөр одоо жишээлбэл зочид доош шалтгаалаад нэг 15-20 минут хоцорлоо гэх юм бол тэр алдсан 20 минутыг хаана юун дээр нөхөх үү? Зарим тохиолдолд хөтлөгч нароо жоохон хурдлуулж хөтлүүлнэ те. Зарим тохиолдолд жоохон татах хэрэгтэй бол жоохон тайван. Жоохон юм яриараа ингээрээ гэд энэ нөгөө дуучныг 30 минут ингээд хоцорж ирэх гэж байгаагүй шээ. Нөгөө нэг манай артист менежер гэдэг хамтлаг дуучтай яг хөтөлбөрийн цагийн дагуу бэлэн байх үүрэгтэй нэг хүн байж байгаа шүү дээ. Тэр найруулагчтай эрт мэдэгдсэн. За тэр жоохон ингэвчээ шүү. Мэдлэлтэй байгаарай. Тэнгүүд тэр мэдээг авлаа хөтлөгчтэй хөөнийг ажиллана. Нөхцөл байдал ямар зүйл дээр яах вэ гэдгийг яг тэр газар дээрээ л ажилтдаг тохиолдлууд мэдээж байна. Хоёул юм төсөөллийн хормыг хоёлаа яриа. За одоо би хормоо хийх гэж байгаа шүү. Гэхдээ би хизээ хийх юм мэдэхгүй байгаа. Гэхдээ маш ойрхон л хиймээр байна. Миний төсөв бас бага. Тэгээ би тань дээр ирлээ. Хоёлоо миний хормыг хоёлоо төлөвлөд хий. Одоо мэдээ залуу хос болгон хормоо хийхийг хүсэж байгаа. Дээрээс нь энгийнээр одоо химнээд ч юм уу маш гоё юм одоо туршлагаар хийгдсэн зүйл бол маш гоё бүтээмжтэй хэрнээ өгөөжтэй бас байдаг шүү. Хоёлоо тийм хормыг гоё төсөөлөд хий гэж бодож байна л та. За магадгүй одоо 5 сар гарах гэж байна тийм ээ. Тэгээ би 10 сард хормоо хийгээд өдрөө сонгож байна. За нэг хүмүүс нь нэг холон бишээ нэг 100 хүн л өрөө. Хоёлоо энэ дээр хоёлоо гоё хормоо гоё танаас зөвлөгөө аммаар. Мэдээж та яг ингэдэг шүү, тэгдэг шүү гэдгээ бүгднийг хэлье. Би бол маш сайн одоо хэрэглэгч. Маш их зөөлөн ямар ч надад зөрүү зам байхгүй. Дээрэс нь би зүгээр л хийхийг амар чин сэтгэлээсээ хүсэж байгаа юм. Би ингээ их нартыг хоёлоо байна гэж бодъё. Тэр нэг комменттэй. Окей, яг энэ дэр хоёр тал байна. Нэгдүгээрт бол яг энэ нөгөө манайхыг зориод ирж байгаа хосуудын хувьд ч тэр ер нь л хурмаа төлөвлөж байгаа хосуудад энэ хурмын талаар ойлголт мэдээлэл ер нь бага байдаг. Тэр үеинд хэлсэн шүү дээ. Нөгөө тогтмол болдог ивент биш болохоор.
Тэгэхээр эхлээд бол энэ талын ойлголтуудыг маш сайн цэгцтэй, дэлгэрэнгүй тэгээд юун дээр алдах гад байдгийг, яавал зүгээрийн гэдэг хувилбаруудыг бол хамгийн ихний одоо уулзалтан дээр мэдээлэл маш цэгцтэй ингээд өгөгддөг. Тэгэхээр тэр хугацаа маань өөрөө 2 цаг. Зөв мэдээлэл өгөх яг цэгцтэй хурим гэж юу вэ? Яах ёстой вэ? Юун дээр ач холбогдол өгөх вэ? Явуунасаа төсвөө хэмнэх үү? Ерөн төсөв яаж хийвэл хэд болохын гэдэг бүх хувилбаруудыг яриад ингээд өгөхөд 2 цаг. Тэгэхээр хэдүүлээ энэ цаг бас подкастын метраж хүрэх байх тийм. Та энгийн гоё ингээд магадгүй одоо ингээд хүмүүс мэддэг юм шиг хэрнээ мэдэхгүйгээр одоо алдах гад байдаг тийм далд асуудлууд байдаг шүү. Одоо зөвхөн таны туршлагаар мэдж байгаа зүйлүүдийг л би яриулмаар байна л да. За би бүр за 10 сард биш юм байна. 9 сард ингээд гадаа юм голын ирэг дээр хормоо хиймээр байна. Тэгвэл би юун дээр анхаарах вэ? За эхлээд нөгөө локейшн байрлал сонгохоос урьдчилж та хоёр өөрсдөө яг ямар хим маягтай яг тэр өдрийн хурмын төсөөлөл хоёр яг юу хиймээр байна гэдэг хүсэл чинь өөр айгууч гол. Тэгэхээр магадгүй хоёр Европ хим маягаар тэгнэ. Хоорондоо яг гоё мөрөөдлүүдээ ярилцсан байх хэрэгтэй гэсэн үг. Тэгэхгүй нөгөө за хурим хийнэ л гэд ингээд нөгөө өөрсдийн гэсэн гоё тэр нөгөө мөрөөдөл ийм хурим гэдэг нөгөө чиггүүгээр хүрээд нэг хурим хийнэ л гэсэн баг. Тэгэхээр энэний цаана яг хоёр жишээлбэл илүү орчин үеийн хим маягаараа европчуу хурим хийх юм уу? Энэ дотроо гоё сонгодог байх юм уу? Чөлөөт байх юм уу? Уур амьсгалын хувьд ерөн жоох юм хөнгөн чөлөөт хим маягтай явах юм уу? Эсвэргээрээ бид хоёр илүү нөгөө хоёр тал маань дэг бас зан үйл те утга учир тэр бэлэгдэл ерөн шашин шүтлэг талаасаа ийм хүмүүс байдаг юм аа. Тэгэхээр илүү нөгөө утга учир бэлэгдэл уламжлалт талын хурим найр илүү төлөвлөнө. Эсвэл энэ хоёрыг хослуулнаа. Эсвэл уламжлалтанд 70-80% байна. Европ орчин үеийн хим маяг нь 30-40% байна ч гэдэг. Ингээд эхлээд ерөнхий юмнуудаа ингээд тохирцсон байна. Тэгэхээр энэ дундаа нөгөө уламжлалт гэхэр мэдээж энэ дунд чинь нийтлэг хийгддэг дэгээс утга учир бэлэгдэл гэдэг юмнууд байна. Энээс цаана энгийнээр энэ болгоныг яг манаа дээр ирэхээр за ямар утга учиртай ямар ёслолууд байдгийг бэлэгдлүүд нь юу ингээд бүх юмнуудыг хийлж яриад өгөхөөр харах өнцөг нэг өөрчлөгддөг. Яг одоогийн төвшөнд ингээд ярихад л эхлээд хоёр яг юу хүсэж байна? Тэр өдөр энгийнээр гэх юм бол илүү нөгөө хоёрын хуримны чинь утга учир нь дээрээс нь хоёр бие биендээ ямар гоё дурсамж үлдээмээр байгаа юм те. Тэр өдөр яамаар байна гэдэг зүйлүүдийг эхний ээлжинд аягүй сайхан ингээд ярилцсан баг. За энэний дараа бол саяны миний хэлцдэг мэдээллүүдийг ойлгоод цэгцтэй хүлээгээд авцсны дараа энэ хоёр чинь тэгвэл огтлцож гинөө. Эсвэл энэ нь илүү үнцэнтэй юм бол ийшээгээ тэгвэл жоохон бит хоёр өөрсдийнхөө хүслийг жоох ийшээгээ оруулъя. Одоо бол хурим яг нөгөө нийтлэг хуримч уламжлалт Европ хослуулж игээд байгаа шүү дээ. Тэгэхээр уламжлалт гэсэг ялцчгүй угаасаа бид нар бол уламжлал гэдэг талын юмнуудаа бид нар монголчууд шүү дээ. Тэгэхээр тэр огт байхгүй гэж болохгүй. Тэр нэгдүгээр хэсэг уламжлалт хэсэг дээр хийгдэж байгаа утга учир бэлэгдэл болгоно цаанаа маш гоё утга агуулгатай, ерөөлийн чанартай олон сайхан зүйлүүд байдаг. Энэ хэсгийг нөгөө ижийн авдаа, авга нагцуудтай, ахмадуудтай зориулж ер нь одоо энэ уламжлалт хэсэг төлөвлөгдөж яваад. Хоёрдугаар хэсэг буюу Европ ёслол хим маягтай хэсгүүд дээрээ одоо өөрсдийнхөө гоё хамтдаа дуулах юм уу, бүжиглэх юм уу, бие биендээ гоё сюрприз барих юм уу гэдэг хамт дурсамж үтэй хэсгүүдийг ингэж. Тэгээ би энэ дээр ер нь асуудалтай юу зөвлөдөг вэхээр одоо гоё дуулмаар байдаг. Нэг бол одоо нөгөө эхнэрийнх нь хувьд ч юм уу ялангуяа сүд бүсгүйчүүдэд энэ нөгөө багын мөрөөдөл байдаг. 10 жилд байхдаа л ангийнхаа охтуудтай би хурмаа ихтэй ингэндээ гитсэн. Нарийн ширээнийг мэдхгүй мөртлөө кинон дээрээс хүлээгээд авцсан. Тэгээд гоё мөрөөдөл болгоцсон агшнууд зөндөө. За анхны бүжгийг би гоё өстэй ханхуу гүн шиг гоё вайлс гинэ. Хурмын даашинцдаг. Цагаан морьтой ханхуудаг гэдэг. За ингээд хэрвээ энэ мөрөөдөл байгаа бол нөхрийн хувьд чаддагч бай, чаддаггүйч бай хамтдаа энэ анхны бүжгийнхаа эхнэрийн энэ мөрөөдлийг гоё хурмынх нь өдөр биелүүлж өгөөч гэж хүсдэг байхгүй. Нэгэн дуулдаг бол магадгүй нөхөр гоё дуулмаар байдаг. Эхнэр нь бас дуулвал бас дуулчин гэд ингээд их юм бол хамтдаа нийлээд нөхрийнхөө гоё мөрөөдлийг биелүүлээд хамт дуулаач. Тэр өдөр заавал төгс байх албагүй гэж би хэлдэг байхгүй. Тэгэхээр нөгөө хүмүүс асууд маань урдчлаад за ингээд бүжиг бэлдээд хийлээ гэдэг хувцсандаа түрт нэг бол хөдөлгөөнөө мартаад сандарч твдрээд алдчих үе дээ. Дууллаа гэхэд солгоорчих үе дээ үгээ мартаад янз бүр болоод фейлдчих үе дээ. Тэгэхээр энэ бол яг нөгөө
Юмыг ингэж хүндрүүлж бодоод урдчлаад ийм том хан хэрэм үүсгээд тэр гоё мөрөөдлөө биелүүлэх тэр өдрөө ингээд хазаар татаад тэр том ханд өөрийгөө хаалгалтаа гэж. Дараа нь энийг дахиж хизээч юун дээрч дахиад хийх боломжгүй байхгүй. Тэгэхээр ингэж юмыг хүндрүүлж бодохгүйгээр энгийнээр окей алдаг хамаагүй. Тэр тухайн үедээ тийм боловч эргээгээд бодоход хормын чинь маш гоё тийм хөгжилтэй дурсамж болж байна. Тэгэхээр боломж байвал юмыг энгийнээр тэр бэлтгэл хийж байгаа 1-2 цагийн бэлтгэл чинь эргээгээд энгийн гоё дурсамж болно. Тэгэхээр энэ талаас нь харах өнцгөө нэг жоох өөрчлөөд ингэчих юм бол бие биенийхээ гоё нөгөө дурсамж бүтээх өдөр ч тийм. Яавал хамтдаа хүслийн гүйцээх үү, хамтдаа мөрөөдлөө биелүүлэх үү гэдэг дээр хоорондоо аюул сайхан ярилцж байгаад чадах чадахгүй нь хамаагүй, төгс байх нь хамаагүй тэр өдөр хамтдаа юмсан оролдоод үз. Тэгээд тэгэхээр хосууд маань нөө хамтын яг бит хоёр яг нэг хөрөм хийн гэдгээ яг нэгтгэцэн байх хэрэгтэй байна шүү дээ, тийм. Тэг зөвлөж ингэж болгож болох. Одоо жишээ нь би бол нэг өөр хөрөм бодоод байдаг. Эхнэр одоо бас өөр хөрөм марчаад байдаг. Тэгээ тэрнийг шийдээгүй байж зөвлөгөө авъя гэхээр бас болохгүй юм байна шүү дээ. Яг нэг талдаа бол ер нь одоо ирчүүд бидний хувьд те хайртай бүсгүйнхийн гоё мөрөөдлийг биелүүлэх өдөр. Гол шийдвэрүүдийг бол ер нь яг гаргана. За хурмаа тэдэн сарын тэдний өдөр хамтдаа хурмаа хий. Эхнэрүүд бол яг чиний ингээд итгэлтэйгээр зоригтойгоор хэлэх тэр үгийг чинь ч юм ингээ хүлээж байгаа шүү дээ. Тэгээ хийнэ гэсэн бол окей. За тэгвэл яаж хийх вэ? Чи юу гэж чинь ямар байна? Хоёлаа тэгвэл мэддэг чаддаг хүмүүсээс гоё мэдээлэл зөвлөгөө авъя, ойлголтоо нэгтгэе. Окей. Ойлголтоо болоод ирсний дараагийн сонголтуудыг хийхэд илүү хялбар болоод энэ чи ийм утгаж байна. Тэгэхээр энийг бүр огт өгөөсгөж болохгүй юм байна. Тэгвэл хоёлаа ингээ. Ичи аавда хандуудтай ийм сайхан хүндэтгэл үзвэл. Дээрээс нь хоёлаа тэгвэл хамтдаа мөрөөдөл чамд хурмынхаа өдөр гоё мөрөөж байгаа мөрөөдлөнөө тэрийг хамтдаа гүйцэлдүүлээ. Ингэж явбал яг зөв юм шиг санагддаг. Хосууд бол одоо хурмаа төлөвлөж байгаа цаг хугацаа болгон янз бүр байгаа байх. Тэгэхдээ хамгийн тохиромжтой цаг хугацаа ер нь хэр хэмжээнд төлөвлөж хийвэл зүгээр юм бэ? Магадгүй 2 жил гэхээр бас холдчих гээд байгаа ч юм шиг тий. Жил 6 сар гэхээр бас ойртох гээд байгаа ч юм шиг. Эсвэл дунд нь бас нөгөө санхүүгийн одоо уналт басалтууд бас байж болох ч гэдэм юм. Ер нь хурмаа хизэнээс төлөвлөж эхлүүл хамгийн тохиромжтой цаг хугацаа байдаг бай. Магадгүй мэдээж одоо жилийн одоо трендүүд ч юм уу эсвэл одоо эхнэр нөхөр хоёрын хүсэл бүр шал өөрч бас болж болно. Одоо нөгөө анх төлөвлөж ирснээс хувирчдаг зүйлүүд байдаг шүү. Зүгээр тэр үднээс. За энийг ярихаас өмнө түрүүний асуултан дээрээ би яг нөгөө хариулах гэж байгаа мартчих. Нөгөө хаан сонгох уу, яах вэ, ийх үү гэдэг юм байсан ш. Тэгэхээр ингээд нөгөө ойлголттой хүсэл тодорхой болсны дараа тэгвэл хоёрын хүсэж байгаа энэ хөрөмчин тэгвэл гадаа ийм ивент зааланд болов зүгээр юм байна. Гадаа Европ хөрөмсөж байгаа бол тэгвэл гадаа орчин дотор аль алийг хослуулчих боломжтой ийм газрууд юм байна гэж анхнаасаа хоёрын хүсэл дээр тулгуурлаж дараагийн локейшн сонголт юмнууд тодорхой болж ингэж явдаг учраас тэгэхээр нөгөө нэг нэмэрт хүслээ. Олон зүйл уялдаа холбоотой болчиход байна л да. Тэгээд үргэлжлүүлээд сая чи юу гэлээ? Тохиромжтой цаг хугацаа. Магадгүй одоо би ингээд надад мөнгө байгаад би маргааш хөрмө хийнэ гэвэл боломжгүй зүйл байхгүй. Тэгэхээр хамгийн тохиромжтой цаг хугацаа ямар хэмжээнд төлөвлөвөл боломжтой байд юм бэ? За яг би бол хувьдаа бол дор хаяж за нэгээс юм уу 2 жил гэж. Тэгэхээр тэр өдрийг бол мэдээж нөгөө ганц болдог өдөр учраас тэгээ шууд яг за нөгөө боломжтой айлууд бол тухайн зүгээр жилээ товлол окей 3 сарын дараа 5 сарын дараа гэд хийчихэд асуудалгүй. Мэдээж нөгөө залуу хосууд биш үү? Энэ донд чинь нөгөө цалинмөнгөө цуглуулж байгаа боломжтой хоримтлал үүсгэж байгаад ингээд хийдэг ч хүмүүс байгаа. Тэгэхээр болж өгвөл яг энэ дээр зүгээр хинхийнийхэн зүгээр боломжтой шалтгаалах байх. Тэгээд дор хаяж нэг жилийн өмнөөс төлөвлөөд ингээд жоохон судалж яваад тэгээ хурим найран дээр очихдоо өөрсдийнх дээрээ юм шиг гой төсөөлж мэдрэмжүүдээ аваад за энэ хэсэг дээрээ тэгвэл бит хоёр хурмаа ихтэй ингэдэж гэдэг юм уу жоохон ийм байжгаад тэгээ жоохон төлөвлөж хурмаа айвал уг нь зүгээр ах гэж бодож байна. Сайхан судлах нь шүү дээ тий. Өөр хормоо судалсны буруу гэж өрөөсөө байхгүй. Юу болж байна тийм ээ? Хормын экспо дээр очиод тий энэ жил юу болж байна тий. Тэгэхээр харин одоо дор хаяж 1 жил. Ер нь л 1 жил. Багтаа. Одоо бол Европт амьдарч байгаа ч юм уу хосууд бүр ингээд ерөн жил 2 жилийн өмнөөс банктай холбогдоод мэдээлүүд аваад судлаад ресторанаа захиалаад бараг 27 оны
8-9 сарын хурмуудын захиалгууд ч гэсэн хийгдэж байгаа юмнууд ингээ явж идэг. Тэгэхээр тэр бол ер нь их зөв юм шиг санагддаг. Одоо яг надад бол зүгээр бас юм гоё төсөөллийн гоё хоригнууд байна л да. Одоо ингээл Европ кинон дээр, Америк кинон дээр харахад ингээл амар гоё юм гадаа орчинд болж байгаа хоригнууд их гоё харагдах юм. Тэгэнгүүт яг гадаа орчинд янгууд Монголд бас Улаанбаатарт ч юм уу тийм одоо орчин одоо газар байршлууд их цөөхөн санагдаад байгаа юм л да. Надаглаад одоо тэнд нь техник танд хөрөмж байрлах тог ч юм уу тий. Эсвэл одоо ямархуу байдлаар хүмүүсээ хаана байрлуулж иж тийм газар хийх боломжтой юм ч гэдэг юм уу. Яг түгээмэл асуултуудаас л хоёлоо ингээд гоё дэлгэрүүлж ярэ гэж бодож байгаа шүү. Гадаа одоо хурмаа хийхэд хамгийн тохиромжтой хэдэн байршил байна вэ? Яг Улаанбаатарт амьдарч байгаа. Хоёр гэр бүл нь Улаанбаатарын хүмүүс гэд бодчихъя. Хорим нь Улаанбаатарт. Гадаагийн төлөвлөхөөр бас нэг асуудалтай юм нөгөө цаг агаар. Мэдээж тэр бол бас боломжгүй тий. Байгалийн давагдажгүй чинь зав. Тэрнийг бол бүр ингээд байж болно. Бороо ороод зүгээр ингэсэн ч яах вэ? Тэгтэл яг хиймээр байна гэж байгаа нөхцөлд. Тэгэхээр яг зүгээр гадаа гэж байгаа тохиолдолд зүгээр Б хувилбар. За үнэхээр яг тулаад 2-3 хоногийн өмнө цаг агаар тодорхой болоод за тэр өдрөөстэй үргэлжилсэн бороо өдөржингөө гэх юм бол шууд тэр төлөвлөсөн зүйлээ дотгошоо шилжүүлэх, дотор хүлээн авалт хийх боломжтой локейшнуудыг анханасаа сонгоорой гэж зөвлөдөг. Тэгэхээр шууд задгаа талбайд гээд ингээд асар бариад ингэчдэг нэгдүгээр айгуу тухгүй бол. Тэгээ тэр өдөр бороо орсон ч хамаагүй гэж бас дайрч болохгүй. Тэгээ хамаг гоё нөгөө юмнууд чинь фейлдэн тэндээсээ болоод нөгөө өөрсдөөс нь шалтгааллахгүй тэр байгалийн цаг уур нөхцөл байдлаас шалтгаалаад өөрсдөө стресстэд ингээд тэр өдөр ингээд балалсан юм фейл дурсамжтай болчихвол хэцүү байхгүй. Тэгэхээр анханасаа энэ болгоныг аягүй сайн тооцож ингэж хэрэгтэй. Хоттой ойрхон хамгийн тохиромжтой айтайхан локейшн гэвэл Sky Resort. Дээдлийн тэр нөгөө топ дээрээ ёслоо хийж чинь дээшээгээ лифт дээрээ хүмүүсээ татчихын буцаж бууж ирээ гадаа хүлээн авалт хийх үү хийчих болно дотгошоо хүлээн авалт авчиж гэдэг. Тэгэхээр нөгөө дид бүтцэн шийдэгдсэн. Айл нь шийдэгдсэн боломж. За ийшээ тэрэлж рүү ч гэсэн 1-2 локейшнууд байгаа. Яг мэдээж нөө хорим юм чинь гоё уран дулаан сайхан тий гоё дэлгэр үйдэл болж байгаа шүү дээ. Тэгэхээр яг ингээд хүмүүс гадаа хиймээр бас санагдаад байна л да. Тэгэхээр одоо харин яг нөгөө уламжлалт хий маягаад ахаар гадааг шаардлага болчихж байгаа байхгүй. Яг гоё Европч хорим гэх юм бол харин гадаа. Тэгэхээр нөгөө анхнаас хоёрын маань хамт ингээд санаа нийлцсэн хүсэл чи юу вэ гэж ийж үгүй тэгвэл гадаа локейшн байх юм уу дотор байх юм уу энэ хоёрыг хослуулах юм уу гэдэг л хувилбаруудаа дараа нь ярилцах гэдэг. Хоёлоо бүр ингээл та. За дараа л болоо тий. За хорим хийхэд за мэдээж одоо тэр тодорхой хэмжээнд өдөр судраа ингээд тодорхой болгоч. Хамгийн түрүүнд юунаас хайх вэ? Болох газраа шийдэх юм уу? Эсвэл тэр хоримн дээр одоо ирэх одоо тэр артистууд хөтөлбөрийн хүмүүстэйгээ харилцах юм уу? Эсвэл одоо зураг авалтаа хийх юм уу? Эсвэл заяа бүр эсвэл одоо нөгөө хамаатнууд хэдэн хүн ирэх яах их тий тэрэн дээрээс ажиллах юм уу? За хамгийн эхлээд өдрөө товлно. Өдөр бол товлогдсон гэж бодъё. За энэ одоо тэгээд яг нөгөө эд балчин юм даш нэмтэй өдөр байх юм уу, өнгийн өдөр байх юм уу, өөртөө ивэлтэй өдөр байх юм уу. За өдөр тодорхой болсон тохиолдолд дараагийн алхам бол ерөөсөө мэддэг мэрэгжсэн энэ хүмүүстээр очиж зөвлөгөө авна. Нэг биш магадгүй 2-3 газартай уулзаад ч юм уу те харьцуулна шүү дээ. Тэгээд аль нь яг дурчлагтай, алинд нь яг итгэл хүлээлгэж болох. Тэгээ болж өгвөл нөгөө цогц үйлчлэгээ гэдэг газрууд мэдээж гадуур байж. Гол нь аль альнаас нь мэдээлэл авч ягаад хамгийн өөрт чинь итгэл төрүүлсэн тэр газараа сонгож аваад үйлчлэгээ. За ингээд эхлээд энэ нөгөө миний түрүүний хэлээд байгаа энэ ойлголт бүх юмнуудаа автсны дараа локейшнаа сонгоно. За гэрлэх ёслолынхаа тэр ёслолын ажиллагааг хурмын ордонд хийх юм уу те? Хурмын ордонд хийхээр бол хурмын ордны өдөр аав. За ингээд ёслолын өдөр тодорхой. Одоо яг нэг дарааллыг ярьж байна. Үндсэн зөв дараалал. За хурмын ордон бол мэдээж ачаалттай. Цагаа авна. За морин цагтаа авлаа гэж бодоход за тэгвэл тэр нөгөө ажлын өдөр сонгосон өдөр маань ажлын өдөр вэ нүү амралтын өдөр вэ нүү гэдгээ шалтгаалаад урилганы цаг тодорхой болно те. Тэгээд нөгөө хурмын ордноо захиалчаа шууд ресторан. Ресторанаа сонгосныхаа араас одоо яг нөгөө тэр өдрийн нөгөө багтайгаа уулзж байгаад ерөнхийдөө
хурмын тэр найруулга, тэр өдрийн хэм маяг төлөвлөлтүүд ерөнхий юмаа ярилцчих ресторанаа сонгох гэдэг шүү дээ. Нөгөө европчуу хурмыг бол локейшнуудыг чинь санал болгоод өгч байна. Тийм. За ингээд ресторан тодорхой болсон, хурмын ордон тодорхой болсон, ерөнхий найруулга тодорхой болсон бол тэр найруулгандаа нийцүүлж хөтлөгчөө. Одоо жишээл яг нөгөө олонний танил топ зэрэглэлийн хөтлөгчнөрөөр хөтлүүлнэ л гэсэн бол хөтлөгчөө төрүүлээд ингэ авчих. Хамтлаг дуучдыг яг түр хоошин тавьж болно. Тэгээд чи эхлээд гоё баталгаажуулчихъя тий. Тэг ин хэрвээ сайн өдөр бол нөгөө хөтлөгчнөр чинь ингээл хэд дөөрмөд залгана штэ. Тэгэл аль төрүүлж захиалга өгсөн дээрээ өдрөө тэмдэглээл захиалгатай л гэн. Тэгэхээр хэрвээ хөтлөгчдөр яг нэг хөтлөгчөөр тэрнгээр хөтлүүлнэ л гэсэн бол тэр хөтлөгчөө баталгаажуулагч. За тэгээд ерөнхийдөө дараа нь зураг авалтын баг сонгогдсон бол одоо нөгөө натура товлно шүү дээ. Хурмын өдөр нь тодорхой. За тэгээд натурын өдөр гингүүд нөгөө гэрчнэр найзуутай бол тэр хүмүүсийн цаг завыг харж агаад нөгөө хүмүүстэй нийцүүлгүүднээс мэдээж амралтын өдөр, хагас бүтэнсэний өдрөөс аль нэгийг эрт сонгоно. За ингээд натурын өдөр тодорхой болчих юм бол тэрнийхээ дагуу хувцс хунраа захиалж дор хойж тэр натурын өдрөөс 3 4 хоногийн өмнө хувцсанд бэлэн болцсон багсан. Яг тулаад өмнөх өдөр нь бэлэн болдог, нэг жоохон засвар хийх ч юм уу тийм асуудал болдог. Нөгөө хувцсан засвар хугацаа натур дээрээ бэлэн болж амжихгүй гэх юм бол тэгэл юм жижиг юмнаас болоод стресстэй асуудлууд гарч ирнэ. За гэдэг шиг. Ингээд үндсэн гол үйлчилгээнүүд гэж байгаа юм. За энэ донд чинь хурмын ордон, найруулга тэр зохион байгуулалтын тэр баг нь, зураг авалтын баг нь. За тэгээд одоо хөтлөгч яаралтай шийдэх хэрэгтэй. За тэгээд яг нөгөө рестораны рестораны сонголтоос хамаараа чимэглэлийн асуудал хэрэгтэй. За энэ нэг 5 6 зүйлийг төрүүлээд шийдсэн тохиолдолд бусд нь бол яг нөгөө туслах маягийн үйлчилгээн дээр орж гадуур нөгөө сонголт их байдаг учраас дараа нь судалж байгаа сонгоо авчих. Саяны эрт сонгогдчихдог үйлчилгээнүүдийг л төрүүлээл бүгэлж. Хэрвээ өдөрчин солигдохгүй хурим болно л гэсэн байгаа бол тэрнгөө сонгохоос хойш яаралтай тэр нөгөө зөвлөж өгж байгаа тэр багч өөрөөсөө аль нь тэгвэл боломжтой, тохиромжтой гэдэг хувилбаруудыг л гаргаж өгдөг. Яг эцсийн сонголтуудыг бол хосууд өөрөөсөө хийдэг учраас тэгээ үзээд нүдээр хараад ингээд сонголтоо хийгээл авах хэрэгтэй. Би таньс бас нэг юм асуумаар байна л да. Та бас өөрөө бас хөтлөгч хүн байна. Дээрэс нь хорим төлөвлөгч байгаа. Тэр маш олон хоримтай ингээд ажиллаж байгаа хүний хувьд Монголын хамгийн одоо эрэлттэй 5 хөтлөгчийг нэрлэгээвэл. Хамгийн эрэлттэй. За хөтлөгчдөр гэхээр яг нөгөө хормын хөтлөлт өөрөө бас жоохон өөр. Тий. Одоо арга хэмжээ юм телевизийн хөтлөгч ч юм уу ингээд шууд очиод хором хөтлөждөг бас биш. Хөтлөгчнөр ч өөрсдөө хором хөтлөнөхээр бас за яах вэ гэдэг дээр ирэн шүү. Ачаал сэтгэлийн ачааллаа авдаг штэ. Тий. Тэгээд дээрээс нь хурам нөгөө за энэ жил жоохон ингээд хийгээд өчлөө эрхчил илүү гоё хийгээд өгнө гэдэг шиг юм шинэ жил шиг ч юм уу байгуулгын юм ивент биш. Тэгээд тийм учраас нөгөө энд маш сайн хүндэтгэлтэй хандаарай гэж хэлээд байгаа. Хөтлөгч нар маань ч тэр дуучид уран бүтээлчд ч тэр энэ зохион байгуулж байгаа тэр багууд ч тэр тэгээд тэр хүний амьдралд насан туршдаа дурсагдах, дурддагдах тэр нэг өдрийг бүтээгч байгаа учраас. Тэгэхээр яг хөтлөгч дунд мэдээж нөгөө хормын хөтлөгч бол өөрсдөө ямар хүн байх ёстой вэ гэхээр нэгдүгээрт тэр дэг ёс зан үйлээ их сайн хэлж ярьж мэддэг. Тэр бит бус өвийг л түгээх тэр хүмүүс аахгүй нэгдүгээрт хамгийн дөрөв. Дээрээс нь нөгөө багтаага тэр найруулга зохион байгуулалтын баг гэж яриад байна шүү дээ. Найруулагч ч юм уу. Тэр хүн чинь хөтлөгчнөр бол хормын өдрөөл ирдэг. Нэг 30 минутын өмнө ч юм уу ирээл хөтөлбөр юмтайгаа танилцаал ингэдэг. Тэрний өмнө нөгөө хосууттайгаа нөгөө тэр баг нь бүр хид удаа уулзаад нарийн ширийн бүх юмнуудыг аваад наан зөндөө гоё мэдрэмж төрүүлээд ингээд харилцсан ярилцаа тэр хөтөлбөр найруулгыг гаргацсан. Тэнгүү зарим хөтлөгчнөр хурж ирээд өөрийнхөө үгүй ах нь ингэ явчихдаг юм уу ингэнэ гэд нөгөө найруулгыг ингээд оронгоор нэргүүлждэг тохиолдол бүр маш их. Бүтэн эдэн сарын хөдөлмөрийг үгүйсгэж штэ би ингэ тийм. Үгүй ах нь ингэ явчихдаг юм уу? Гонец ингэ ч юу ингэ ч юм уу ингээл болчих штэ гэнэ. Арай жоохон нөгөө хөнгөн хуумга хандчих гад байдаг. Тэгээд ирэхээр яг хөтлөгчнөрийг шууд дарааллуулна гэхээс илүүтэйгээр нэгдүгээр тэр найруулгыг 100% илэрхийлж авч явах хөтлөгч хинбэ гэдгийг л зөв болно гэсэн үг. Тэгээ одоо нөгөө хормын группүүд дээр ингэ явчихдаг шин. Нэг хормын хөтлөгч юм ямар хөтлөгч сайн бэ? Доор нь чатаар ингээл баахан хөтлөгчүүд орж ирдэг. Одоо жишээлбэл
чи ингээд нэг 3 хуримын дээр очлоо. Тэ. Тэнгүүд нэгэн дээр нь одоо нөгөө топ гэдэг байгаа нэг хөтлөгч. Нэг нь нэг дундаж хөтлөгч. Нэг нь хэний ч мэдгүй нэг хөтлөгч ирсэн. Чи энэ 3 хөтлөгч дундаас л харьцуулаад энэ л сайн байна гэдэг нөгөө топ дээр нь л үнэлгээ өгчөж байгаа юм. Тэнгүүд бидэд болоод ирэхээр энэ 10 бидтэй ингэж асуусан шүү. Эрэлттэй. Тий. Топ гэхээр одоо нөгөө шууд нөгөө нэг рейтинг үүсгэх гэдэг нь шүү дээ. Тийм биш. Яг хамгийн ихээр одоо ингээд хүмүүс асуугддаг. Одоо ур чадварын хувьд ямар ч байж болно. Тэгвэл таны одоо комент байна шүү дээ. Яг хамгийн эрэлттэй 5 хөтлөгч гэж байгаа шүү. Яг мэдээж одоо маш сайн хөтлөгч нар зөндөө байна. Тий. Эрэлттэй гэдэг чинь миний саяны нэг хэлэх гээдсэн юм. Хамтарч ажиллахад одоо бас төвөггүй. Тий. Амар гой найруулгын одоо тэр үндсэн агуулгыг чиглэдэг. Мэдээж одоо ёс агуулга бол маш чухал зүйл. Одоо энэ чинь монголчууд бидний өв соёлыг магадгүй мэдэхгүй хүн ч гэсэн тэндээс жоохон ч гэсэн мэдлэгийн хан аваад гарах хэмжээний одоо бас тэр чинь бит бус өвийг үүсгээд байна шүү дээ. Тэгэхээр яг тэр хөтлөгч нар бол саяны миний одоо хилээд байгаа зүйлүүдийг их гоё ач холбогдол өгч тэр найруулга гоё баяжуулж өөрийнхөө мэддэг чаддаг тэр дэгээс зан үйл үг хэлгүүдээ гоё өшөө гоё баяжуулж явдаг хөтлөгч нар мэдээж байгаа. За би бол өөрийнхөө хувьд ингээд нэрлэх юм бол одоо манай үндэсний телевизийн цагийн үрдийн нэвтрүүлэгч Соёлын говьяц зүтгэлт Ганбаатар ах байна. За тэгээ Чимгээ ихч байна. Одоо эмэгтэй хөтлөгч нараас гэх юм бол тий. За тэгээ уугнаа байна. Фантастик алтан шагаа байна. За 2 дугаар хэсэг дээр гэх юм бол манай Боби байна ч гэдэг юм уу тий. Ингээд мэдээж гоё эрэлттэй байдаг. Дээрээс нь ажилдаа ирээд хөтлөختөө ингээд нэг яг л тэр хүнд зориулж өөрөө яг нэг үйлчлэгээний соёл тайзан дээр бие авч явах байдал үг хэллэг бүх юмнууд нь гоё жигдэрсэн тийм хурмын хөтлөгч нар мэдээж байгаа. Гоё. Тэний хүмүүс нэрийг сонссон ч юм гоё санагчлаа. Тэгээд дэгээс зан үлийн мэдлэгтэйгээс гадна хурмын хөтлөгч маш сайн гоё мэдрэмжтэй явах хэрэгтэй. Тэр донд чи янз бүрийн гоё акшнууд орж ирнэ шүү дээ. Тийм тий. Тэрийг хараад гоё баяжуулаад ингэн тэр донд чи мэдээж аав ээжийн гоё сайхан хүндэтгэлүүд байна. Хурмын өдөр чинь хурмын ёслол дээр очиод за ингээд энэ өдрөөс эхлээд та хоёрыг те эхнэр нөхөр болж байгааг ингээд зарлж байна. Нөгөө амгаа ихч гэрлэх өслийн ордонд ёслол гоё ингээд нөхрүүд нь шууд ингээд нөгөө нөлөмсөн цэйлэгнээд бүр ихэр татаад уйлдаг ч хүмүүс. Байна. Тэгэхээр нөгөө хүн болгоны амьдралд даваа тулсан өстой 9 журын зовлон жаргал юм байна. Яг тэр хайртай бүсгүйгээ тэр амьдралыг даван туулсан те энэ хүнийхээ хажууд дэрэгдээ зогсоочоод бөгжөө солилцоод тэр амлалт хангаргуудыг хилээд ингэж яхад өнгөрсөн бүх амьдралууд нь ингээд зурс гэж орж ирээл тэр сэтгэлүүд л задарч шүү дээ. Тэгээд тэр хурмын өдөр тэр ихнэрлүүгээ харж байгаа харц марц тэр мэдрэмжүүд бүр маш сонин гоё. Тэгээд би энийг ингээд маш олон удаа дэрэгдээс нь харж байгаа мөртлөө харах болгонд л ялчгүй дотроос ингээд агшоо тэр өмнөөс нь тэр юмнуудыг мэдрэхэд хөтлөгч гэсэн энэ мэдрэмжүүдийг яг гоё дагаж аваал ингэж байна. Тэгэхээр нөгөө хурмын хөтлөгч бол бас хурмын ордны ихч бас өвдөстэй тий. Гоё. Амбайч бол үнэхээр гоё. Би ингээд нөгөө гэрчин болоод орцсон. Тэгээ би хамгийн ингээ ихэндэн зогсоод манай ингээ дөрөв найз ингээ надаас хашаа өөдрөгөө чиглэсэн маягтай ингээ зогсож ирсэн. Тэгэл бүр уйлчих га болдгүй би. Тэ ингээл хажууд шиг харсан чинь зүгээр л ингэж шүү манайха. Тэгэл шилээ зүнгэл хөв. Манай ер нь ирчүүд хэрэг хөлж байна хормон дээр. Ер нь үйл шүү. Тэгээ за тэр ёслол дээр бол ялангуяа мэдээж хос хоёрын сэтгэл хөдлөл бол хамгийн нэг түрүүнд гарч ирнэ. За тэрийг хөндлөнгөөс харж байгаа тэр хоёрын амьдралын тэр өнгөрүүлсэн дурсамж түүхүүдийг мэдэрч байгаа тэр гэрч нар. За аав ээж ах дүү нар ч гэдэг юм уу. Энэ хүмүүс бол ялчгүй тэгэл дагдаг. Хөндлөнгөөс хараа тий. Тэгээд оройны тэр хөтөлбөр дундуур бас гой акшнууд байгаа шүү. Тэр хоёр ээжтэй нэг тэврүүлээд өмсүүлж байгаа. Ижи авдаа зориулаад үг хэлгээд хоолоон зангираад ингэж байгаа тэр акшнууд тий. Бид нар чинь ер нь бүгд л адилхан шүү. Аав ээжтэй тэр болгон хайртай баярлаагаа хэлж чаддаг. Хурмынх нь өдөр болж өгвөл тэр хүмүүстэй гой сайхан сэтгэл юмнуудаа ингээд хэлээч гэж ингэ зөвлөдөг. Тэгээ микрофон бариад гацс дүгдрээд хоолоо зангирж байгаа тэр акшн. Аавынхаа ингрийг нэг түшээд бүжгэлж байгаа тэр аав охины бүжигч гэдэг юм. Магадгүй мэдээж нөгөө хос болгоны амьдрал янз бүр. Аав ээж нь байгаа байхгүй гэд ингээд 9 жорын юмнууд. Тэгээ энэ болгон дээр л тэр сэтгэл хөдлөлүүд л
мэдрэмжүүд айгуу чухал. Тэгээд энэ нөгөө хосуудын маань хүсээд байгаа тэр дурсамж бүтэхээс гадна хинд юуг зориулах вэ гэдэг тэр мэдрэмжүүдийг айгуу сайхан хосуудынхаа хүсэлд нийцүүлж тэрийг яаж гоё бүтээх вэ? Яаж яг нөгөө өөрсдийнх нь хэлэх гээд байгаа санаа шиг яаж хөтөлбөр юмнуудаараа илэрхийлэх вэ гэдэг тэр боломжууд л чухал сэтгэл агшнуудыг сэтгэл чавцуудыг хөглөөл явна шүү дээ. Хурмаа төлөвлөж байгаа хосууд бас өөрсдөө маш сайн одоо бэлтгэл ажил хийсэн байх хэрэгтэй байгаад байна шүү дээ. Адаглаад одоо яг хурим хийх нэг ойлголт төр бас ирсэн байх хэрэгтэй байгаад байна шүү дээ. Тэгэхгүй бол нөхөр эхнэр ингэ хоёлоо болдгоо. Эсвэл аль альныгаа үүсгээд байвал тэр бас удаашруулах зүйл байна шүү. Тэгэхээр мэдээж одоо ингэ саяны дарааллуудаар явлаа. Хоёлоо нэг юм гоё хурмны ард гарлаа гэж бодъё. Яг хурим төлөвлөгчөөр ажиллаад яг тэр хурим яг одоо төлөвлөсний дагуу магадгүй тэрнээсээ илүү гоё болоход яг ямар мэдрэмж авдаг вэ? Таны хувьд бүх юм бол дуусаад бид нэр хосуудтайгаа ингээд нөгөө хамгийн сүүлд нэг селфи ингээд авдаг. Тэгээд тэн дээр тэр инээмсэглэж байгаа тэр харц инээмсэглэл нүүрний байдлаас л их гоё нөгөө эргээгээ тэр зургийг харах болгондоо ч юм уу те тэр хурмын талаар ард нь гарсан тэр процесс юмнууд ингээ харагдчихэйдэг. Тэгээ хурм болгоны ард за үнэхээр их баярлалаа гэж байгаа тэр үг те тэр дундуур тэр сэтгэл хөдлөл мэдрэмжүүд нь орж ирэх юм бол окей. За чадлаа да гэж манай багийнхан бүгдээрээ одоо тэн дээр байгаа тэр зураг авалтын баг тэр хайрын түүх мөхийг авч ийсэн хүмүүс те тэгээ тэр техник дээр сууж байгаа хүмүүс ч тэр ингээ бүгдээрээ хагаал. Тэгээ яг энэ л гол агшин шүү. Энэ дээр дууны хувьд ч тэр те гэрэлтүүлгийн хувьд ч тэр ледмэд гоцров за яг ингэж энэ мэдрэмж чинь гоё болно шүү гэд. Ингээл тэгэл нөгөө хос болон тэнд сууж байгаа хүмүүсийн сэтгэл хөдлөл илэрхийлэмжүүд нь гарч ирээл энэ тэнд нулимс арчаал ингээд нэг бол илүү гоё алгадшаал бүр гоё супер дуу хоолойн чангараал ингээл ирэх юм бол за хосынхаа хүссэн агшнуудыг ямар ч байсан даваа гарлаа гэл. За тэгэл ингэсэн юм болгоны ард тэгэл нөгөө асууд маань үнэхээр сайхан байлаа баярлаа. Би нэг энэ их донтуулдаг шүү дээ. Хүн ингээ те яг нэг цэнийг авчгаараа нэхэд яаж ингээд ард нь зүдэрж исэн бүх юм мартагдаал окей. За дараагийн хурмаасаа дахиад энэ гоё кафе мэдрэн гэл ингээд улам шундаг. Гоё. Би нэг Орос хурмын бичлэгийг үзчихсэн юм а YouTube-ээс. Яг хурмын одоо автор видео маягийн гэх юм уу. Тэгтээ тэрнээс нэлээд дээр үеих. Бараг л 2000 он ихний үе болов гэж харсан. Хүмүүсийн нөө ховд сонор хэрглэж байгаа зүйл мөлөөс нэг харагдчихдээ шүү дээ. Нэг харж байгаа утас нь одоо Nokia ч юм уу те. Тэгээ би яг харчаад энэ манай энэ хурим одоо энэ ресторан хүлээн авалт хийж байгаа соёл ер нь Оросыг ер нь их сайн хуулж нутагшуулж авсан юм болов гэдэг бодол ирсэн шүү. Мэдээж хурмын одоо хурмаа тэмдэглэх одоо хурмаа үүсгэх найр хурмаа хийх соёлол хувьсаад ингээ өөрчлөгдөөд цаг үе тэгээ таарад ингээ бас ингээ тэрний долоо тэр нь ингээ цаашаага ингээ улам ахиа явж байгаа бах. Монгол хурим ер нь яг яаж хувьсж байгаа юм шиг танд харагдаж байна вэ? Бид нар бас хаашаага чиглэх хэвтэй. Одоо ингээ зарим хуримыг ингээ сонсохоор тэр ясагалан хоолгол явах тэ ингээ манай аав ээж ингээ хотод өссөн юмсан нэг тийм амар таадгүй дөө. Тэг чиний ч юм уу одоо сайн муу олон төрлийн кейсүүд байна л да. Бид нэр одоо Монгол хүн хурмаа хийхдээ бид нар одоо мэдээж одоо ёс уламжлалаад байгсан одоо тэр галаа бадраах ёс, цайны ёс, эдээшүүс хөндөх ёс, худургийн ёс. Энэ дээр бид нар юу яаж хандвал танд илүү зөв чиглэл болох юм шиг харагдаж байна. Хувьсаал л шүү дээ. Одоо ингээд яг Европ байж байгаа одоо парти хэсэг дээрээ дахиад өөр флашташ гэдэг юм уу те. Одоо ингээд юмнууд нэмэгдээд зарим нь одоо ингээд бүр хасагдах маяаруу орчиж бас магадгүй. Бид нар энийг хэлж мэдэхгүй шүү дээ. Мэдээж нөгөө цаг үеэд агаад юм чин хөгжин ховсон өөрчлөгдөн те. Гэхдээ нөгөө үндэс гэдэг юм заавал байх хэрэгтэй юм л гэж боддог. Одоо ингээд нөгөө аав ээж нь ч гэсэн ирээд мэдээл авч явах та нэрийн ингэдэг билүү гэдэг юм байдаг хөөе. Тэгэхээр яг нөгөө хоёр тал манайхан ч ингээд төвс өрн газар ингээд удцоо тэр дэг ёс мос нэх ингээд яахгүй те гэж байгаа хүмүүс болж игэл бидэд нөгөө энэ уламжлал талынхан дэг ёс бэлэгдлүүдийн ингээд болж игэл хийлж ярихыг ингээд хүсдэг. Тэгэхээр угаасаа нөгөө нүүдлийн иргэншлээс төв суурин газар чилчээд ирэхээр орхигдох юм байна, мартагдах юм байна, гээгдэх юмнууд. Гэхдээ бид нар нөгөө энэ өв гэдэг юмнуудыг бол
үгүйс гэж ингээд мартах ёсгүй юм шиг санагддаг. Хуучин бол өстэй талаг газараа 5 антай гэрээ бариад дуутай хууртай дор хаяж 3 4 хоног сайхан найрладаг ус. Тэр донд чинь хоёр талын ураг төрлийнхэн хоорондоо бие бинийгээ мэдэлцэн, илүү дотонсон тий. Ийм нөгөө цаатлын бэлгэдэл юмнууд ингээ байгаад байгаа. Тэгээ одоо бол тэр 3 4 хоног болдог найрыг л энэ төв сүрэн газар ресторанд нэг 3 4 цагт л утгачлалт хийх гэдэг шүү дээ. Тэгэхээр яг нөгөө хэлбэр юу талын, үйл талын жоохон хөнгөвчилж тэгээд энэ бэлэгдэл утга агуулгын түлхүү сайхан хилж ярьж нөгөө өв тээж хосууд маань ч тэгж харагдана, хөтлөгч нар маань ч тэрийг гой сайхан хилж яриад явал энэ нэгдүгээр хэсэг бол ер нь их ингээд учиргүй өөрчлөгдөөд ингээд хувьсаад байх юм болвол гайгүй бах. Хоёрдугаар хэсэг дээр бол асуудалгүй. Тэр Европ орчин цагаа дагаад тэр соёлууд, тэр гоё хүмүүсийн өөр юмн дээрээс аваад окей би хурман дээр энийг хийн гэж байгаа энэ хүсэл мөсөл бол асуудалгүй өстэй нөгөө ямар байна гэдэг зүйлсээр тулгуурлаад хүснээрээ фантазлаг гэдэг. Тэгэхээр уламжлалыг л орчин үетэй нь яаж гоё зөв хослуулж хийх вэ? Энийг яаж хосууд юу хүсэж байгаад нь нийцүүлэх вэ? Уламжлал хэсэг бол ялчгүй тэр хамдуудын тэр гоё сайхан хүндэтгэл юмнуудтай хосолж явж идэг учраас энэ дээр бол бас нэг ингээд огт өөрчлөгдөд байхгүй. Эннийг илүү гоё баяжуулж, тэ илүү гоё утгачилж, тайлбарлаж, энэ өвөө илүү гоё дэлгэрүүлж явах нь зүйтэй гэж би бол тэгж боддог. Фантаз бол хоёрдугаар хэсэг рүү тий. Баярлалаа. Тэгээд подкастын маань бас өндөрлөх цаг хугацаа төгсөн байна. Тэгээд юун түрүүнд бас урилгыг маань хүлээн авч хүрэлцэн ирсэн. Бас хорим төлөвлөгч танд бас баярлалаа. Магадгүй ойлынх нь яриаг сонсоод хоримоо төлөвлөж байгаа асуудад за энийг урагшлуулад энийг нэг жоохон 50% байлгаад энийг ингэж шийдвэл болох юм болов гэсэн бас зүг мессеж өгөхийг хүссэн шүү. Аль болох дэлгэрэнгүй нарийсгаж асуусан шүү би. Тэгээд Брэнд Медиа группийн бас нийт одоо хормын одоо ард болон урд ажиллаж байгаа бүх одоо уран бүтээлчид баг хамт олонд нь бас амжилт хүсье. Баярлалаа. Тэгээд одоо энэ жил чинь нөгөө морин жил. Монголчууд ч морио хиймра бэлэгдэж дээдэлдэг. Морин жилд бол мэдээж нөгөө хурмнаар бусад жилүүдээ бодвол тооны хувьд ч гэсэн харьцангуй ингээд өндөр байдаг. Тэгээд бидэд яг одоо хурмаа хийхээр төлөвлөсөн байгаа. Энэ жил болон ойрын жилүүдэд хурмаа хийхээр төлөвлөсөн байгаа асуудаа жил болгон хурмын үдсгэлэн Wedding Expo Mongolia гэдээ хийдэг. За энэ үдсгэлэнгийн маань 10 дахь жилийн үдсгэлэн одоо энэ 5 дугаар сарын 9-10-нд болно. Тэгэхээр энийг одоо яг хурмаа төлөвлөж байгаа хосууд маань зориод ирээрээ. Тэгэхээр энд бол яг хурмын үйлчилгээ үзүүлдэг 17-8 төрлийн 50-60-аад байгууллага. Яг одоо энэ жилийн одоо трендүүд нь шинэлэг үйлчилгээ юу вэ? Тэр болгоноо ингэж дэлгэж танилцуулж мэдээлэл өгдөг. Тэгэхээр нэг доороос тэр олон байгууллагуудын одоо мэргэжилтнүүдийн мэдээлэл зөвлөгөөг аваад тэгээд хурмаа хамгийн гол нь оновчтой, зөв, тэр нөгөө их мөнгө төсөвлөгтэй гол нь биш бага мөнгө төсөвтэй байлаа гэд тэрэнд нь одоо тохируулаад илүү гоё болгох янз бүрийн боломжууд байдаг. Тэгэхээр энэ бүх боломжуудыг танилцуулах тэр өдөрлөгт ингээд урьж байна. Та ч гэсэн одоо ингээ хурмаа бас ойрын жилүүдэд хийхээр төлөвлөж байгаа гэсэн шүү дээ. Тэгэхээр тэр үзэсгэлэн дээр ингээд нэрээрээ тэгээд маш гоё боломжуудыг бүх байгууллагууд маань гоё ацтнуудаа ингээд тодруулдаг. Яг энэ салбарын бас гоё уулзсан учирсны баяр гэдэг шиг эргээгээд госуудтай байгууллагууд маань гоё бэлэг бүх зүйлүүд ингээд зориулдаг. Тэгэд энэ үдсгэлэнд орж байна. Энэ дээр илүү гоё дэлгэрэнгүй мэдээллүүдийг аваад магадгүй харьцуулах зүйлүүдэд тэндээс харьцуулаад сонголтоо зөв хийгээд тэгээд ойлголт мэдээллүүдээ илүү наривчлаад энэ мэрэгжлийн салбарын энэ хүмүүсээс нь авч байгаад хамгийн сайхан хурмаа гоёор сайхан төлөвлөж, гоё сайхан дурсамж үтээж, за тэгээд тэр өдрийг мартагдахгүй сайхнаар сайхан өнгөрүүлэхийг ингээд хүсье. Хамгийн сайхан урам та бүгдийнх байх болтугай гэж. Бүх асуудаа одоо жаргал бүхний дээдийг хүсье. Хөгтөнгөр подкаст маань энэ түрээд өндөрлөж байна. Хамтдаа байж чиг тавин сонссон бүх сонсогчдод баярлалаа. Тэгээд цаг албаны бидний мэдээлэл авахыг хүсвэл албан ёсны хуудсуудыг маань дагаж бидэнтэй нэгдээрээ хамтдаа байсан та бүгдтэй баярлалаа.